Сайн байцгаана уу? Цагаан цэцэгт байцаг бүрд шарах. За байцаага маш сайн угаагаад томхон хэмжээтэй хэрчээд буцалж байгаа усанда 4 грамм орчим давстай 3-4 минут орчим чанана. Чансан байцаагаа шүүгээд төр орхичээ. За энэ хооронд бүрэх зурмгаа бэлдээ. За тайлбар хэсэгт орцнуудаа бичээд үлдээжнэ. За өндөг, сүү, сонгон, сармис, давс, нунтаг улаан чинжүү, хар пер цэцэргээ хийгээд сайтар холно. Дээрээс нь улаан буудаан гурил эсвэл овёсны гурил хийсэн ч болно. Мөн сайтар хутгаад за байцаагаа дүрээд шарна. За иймэрхүү болж байна. Хүүхдүүд их дуртай иддэг. За байцаануудын жижиг хэсгүүд нь сүүлд нь үлдчихдэг. Тэрийгэ үлдсэн зурмагтайгаа холиод бас ингэж шарж болно. За дээр нь сир тавьж болно, хям тавьж болж гин, улаан лайл буюу помидор тавьж болно, мах тавьсан ч болно. За ингээд бэлэн боллоо. Амтрхан цуглаарай.